За Incruises маань нөгөө нэг гишүүнчлэл суурилсан аялын клуб гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр бас дотроо хоёр төрлийн гишүүнчлэлтэй байдаг. За нэг нь бол зөвхөн аялагч гишүүн гэж байдаг. За нөгөөх нь бол түнш гишүүн гэж бас байдаг. Түнш аялагч гэж байдаг гэсэн. Тэгэхээр та хэрвээ хүсэх юм бол ингээд зөвхөн аяллахын хуримтлалыг хийгээд аялаад яваад иж болно. Эсвэл орлоготой аялмаар байж болно шүү дээ. Аялаа явж исэн чинь таны орлого нэмэгдээд идэг тийм боломж бас байдаг байхгүй. Тэгэхээр та хэрвээ одоо партнер буюу түнш аялагч болмоор байвал энэ слайд руу анхаараарай. Түнш болмоор ах юм бол та одоо жишээ нь аяллаа клубээ бусад хүмүүст над шиг ингээд танилцуулаад, сурталчлаад бусад хүмүүст аяллаа боломжуудыг нээж өгөөд гишүүнчлэлээр эсвэлжлээ гэж бодъё л да. Гишүүн болоод хуримтлалаа нэгээд явах юм бол тэр хүн маань таны одоо багт ороод явж ин гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол та энэ бизнесийг $95 эхлүүлнэ гэсэн үг. Гишүүнчлэлийн биш ээ. Түншийн гишүүний хураамж гэх юм уу? Одоо платформ ашиглаж байгаа хураам платформын төлбөр гэж хэлж болно. Таны бизнесийн одоо гарааны мөнгө гэх юм уу? 6 сар тутамдаа төлдөг. За тэгээ $95 төлчих юм бол та би даасан түнш болно. За би ингээд би даасан түнш болоод ингээд нэрийн утсаа харуулсан байж гин. За тэр QR шүү дээ. Тэр QR бол таны одоо холбоос гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр та өөр хүн ураад гишүүнчлэлтэй болох гэж байгаа бол энэ QR-аа ч юм уу эсвэл юм линк үүсдэг. Тэр линк өгөөд тэр хүн чинь таны линкээр орж ирээ бүртгэлээ үүсгээд за стартер ч юм уу премиум ч юм уу классик айл нэгээр нь орж ирлээ гэж бодоход хуримтлалаа эхлүүллээ гэж бодоход тань дээр урамшуул бодогддог гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүнийхэн тооноос хамаарат та хэр их урамшуулах вэ гэдгээ та өөрөө шийдэх юм байна. За тэгээд 6 сар тутамдаа $95 одоо төлөөд түншийнхээ эрхийг сонгодог гэсэн үг. За сар бүрийнхээ хуримтлалаас чөлөөлөгдөн. За энэ бол яг би байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол би одоо нэг 10-аад хүнийг аяллаа хуримтлалтай болгоцсон байхгүй юу? Тэгэнгүүт байгууллагаас за чи ингээд сар болгоныхоо нөгөө хуримтлалаа хийхгүйгээр манай компаниас ингээ хуримтлалыг чи нэмээд байя гэд. Тэгээ би одоо сүүлийн бараг 10 хэдэн сар хуримтлалаа хийгээгүй. Компаниас ингээ сар болгон $200 гэд миний хуримтлалаа нэмээд идэг. Тэгээ хөрхөн нэмэгцээр байгаа. Би чи 25 оны 6 сар яг жилийн өмнөөс хойш аялаагүй байгаа байхгүй. Тэгээ миний хуримтлал одоо $3,150 болсон. Яг өнөөдрийн байдлаар ингэсэн байж гин. Тэгэхээр тэрнээсээ чөлөөлөгдчих юм бол би бас нөгөө хүмүүсийг хэрлэнгээ өөрөө хуримтлалаа хийхгүй тэгсэн ерэн хуримтлал маань өсдөг юм боломжтой гэсэн. Энэ бол хамгийн ихнийх нь компаниас өгж байгаа давуу тал. За тэгээд дараагийн давуу талууд бол маш олон байгаа. Нэмэлт орлого олох боломжтой. Тэр нь бол та компаниас цалин авах боломжтой. Цалингийн хэмжээ бол хязгааргүй. Та хэдийгч авмаар байна. Ажилснараа тэгээд цалингаа аваад явах боломжтой. 5 төрлийн цалин өгдөг. За гэр бүлээр үнэгүй аялдаг. За тэгээд гэр бүлээрээ хязгааргүй насан туршдаа тий үнэгүй аялаа гэх юм бол бас түнш болоод ингээд бусдад нөгөө компани танилцуулаад боломжийг нээж өгөөд ингээд яваад ах юм бол та хязгааргүй их боломжийг одоо шүүрч авах тийм боломжтой. Дэлхийгээр үнэгүй аялах боломжтой. Хайртай хүмүүсээ дагуулад зүгээр аялангаа мөнгө олоод ингээд жагаа явж ах тийм боломжос байдаг шүү. За энэ слайдн дээр товчхон мэдээлэл өгчий. Жишээлх юм бол та түнш аялагч болоод ирлээ гэж үдээ л да. Тэгээ бусад хүмүүст ингээ боломжийг нь танилцуулаад найзуудыгаа ураад тий хамт олноо ураад ингээ явах юм бол та ийм 5 төрлийн шагнал урамшууллыг компаниас авах боломжтой. За энэ дээр бол ийм дээд хязгаар гэж бол ерөөсөө байхгүй. Та хэдийг л хэдийг авч болно. Гэхдээ нэг удаадаа та 5 төрлийн шагнал урамшууллыг нийлүүлсэн тэм хэмжээний одоо цалин авна гэсэн үг. Жишээлх юм бол та би жишээлбэл зүгээр хуримтлалаа хийдэггүй хүн байхгүй яг өнөөдрийн байдлаар бол энийг одоо ахиулаад явах гэж байгаа ийм одоо түнш аялагч гэсэн үг. Тэгэхээр олон хүнд би клубийн талаар ярьж сурталчилж одоо мэдээлэл өгч нөгөө шууд борлуулалт хийж иж би компаниас ингээд цалин авнаа гэсэн санаа байхгүй. За тэгэхээр хамгийн түрүүнд бол цолноосоо хамаарат өөр байдаг. За жишээлх юм бол одоо хар карт авъя. Тэ маркетингийн захирал гэдэг нь бол хамгийн ихний цолхгүй. Тэр цолыг аваад хар карт аваад ингээд дэлхийгээр үнэгүй аялдаг болёо гэх юм бол
би сар тутамдаа $3,000 борлуулалтыг хийх ёстой. Компанид $3,000 борлуулалт хийгээд багаараа ажиллаж байгаад 3,000 барьчих юм бол би сар болгон одоо сая 500 хүртэлх сая 500 мянган төгрөгийн тогтмол орлоготой, нэмэлт орлоготой болж байна гэсэн. За энэ бол хамгийн анхных нь. Дээрээс нь маш том давуу тал нь бол та хар карттай болоод нөгөө нэг хар картанд хоригдлолоо 100% хизээч хамаагүй ашиглах боломжтой гэсэн. Одоо бол би ингээд 100% ашиглая гингүүт 9 сарын дараах аяллыг захиалах тийм боломж надад байгаа байхгүй. Наан аялмаар ивэл би 50% боломжийг ашиглана гэсэн. Гэтэл би хар карттай олчих юм бол одоо нөгөө $3,000 надад байгаа шүү дээ. Тэрийгээ би бүгднгийн шууд маргааш хамаагүй ашиглаад аяллаа захиалах тийм боломжтой гэсэн үг байхгүй. Ийм боломжууд бол зөндөө байдаг хязгааргүй байдаг гэсэн үг. За тэгээд боломжуудыг ашиглаад явж байгаа маш олон монголчууд байгаа. За тэдгээрээс би та бүхэндээ хоёрыг нь танилцуулъя. Энэ болохоор надад хамааралтай хүмүүс гэсэн үг байхгүй. За намайг одоо нөгөө нэг аялын клубтэй уурж одоо намайг хоригдлолтой болгоод ингээ гой аялалд хамт явсан найз маань бол Одука. За Одука маань болохоор бид хоёр оюутан цагийн найзууд. За одоо бол Одука Incruises-ийн тэр улаанаар харагдаж байна те. Үндэсний захирал гэдэг цолтой. За тэгээд босод хүмүүст ингээд 23 оны 5 сараас хойш аяллаа танилцуулаад өөртөө боломж гаргаад одоо ингээд хэд вэ 6 7 8 дахь хөлөг онгоцон дээр аялцсан, гэр бүлээрээ аялцсан, аав ээжигээ аялуулсан, хүүхдүүдтэйгээ аялцсан, хамт олонтойгоо найзуудтайгаа ингээд бүх төрлийн бараг аяллыг хийцэн ийм мундаг одоо бүсгүй байгаа. За энэ бүсгүй маань болохоор сүүлийн 3 жилийн хугацаанд клубээ босод хүмүүст танилцуулж явснараа өнөөдөр 1400 1500 гаруй хүнтэй тийм том багийг бүрдүүлсэн байж байна. За манай баг болохоор Одука team гэдэг нэртэй баг. Тэгээд Одука team-ийн маань 1500 гаруй хүмүүс бол ихэнх нь ингээд тогтмол аялдаг хоригдлолоо хийдэг ийм хүмүүс яж байгаа. За тэгээ Одука маань болохоор яг нөгөө нэгэнт нөгөө түнш гишүүн ярьж байгаа учраас та бүхэнд зөвөр сонирхуулахад Одука маань болохоор бусад хүмүүст ингээд клубийнхаа давуу талыг танилцуулаад урайлаад явж байгаагийнхаа одоо хариуд байгууллагаасаа компаниас те Incruises гэдэг компаниас нэг 27-8 сая төгрөгийн цалин авдаг. Өөрөө тэгж хэлсэн шүү. Би нөхөний цалингийн мэдээллийг задруулаагүй. Өөрөө бол ингэж хэлдэг. За тэгээд тэрийг бол нөгөө нэг аюу гой ингээд нээлттэйгээр хэлдэг байхгүй юу? Хэрвээ та бүхэн ингээд аялангаа орлого олоод тэг ингээд санхүүгийн эрх чөлөөнд хүрээд за эсвэл одоо орлогоо шүн нэмэгдүүлээд явъя гэх юм бол түнш гишүүн болоорой. За мэдээч хэрэг аялагч бол байж болно тий. Аялагч байгаад аяллаа ингээд өөрсдийнхээ амьдралынхаа хэв маяг болгоод жилдээ хэд хэдэн удаа ингээд аялах юм боломжууд бол бүгдэнд нь байгаа. За магадгүй та бүхнийг ингээд хөлөг онгоцоор аялаад яваад ирэхээр тэртээ ойр дойрныхан ч хүмүүс ингээ яаж аялсан, хаагур явсан, энэ гоё онгоцон дээр яаж гардыг, ямар их хөнгөтэй болцсон ингээл те хүмүүс чинь тийм амар сониуч идэв штэ. Тэгээд ирэхээр угаасаа явандаа нөгөө нэг хүссэн хүсээгүй ингээд түнш болохоос өөр аргагүй болд юм байна л да. Би ч гэсэн өөрөө тэгсэн л дээ. Тэгээд түнш болчих юм бол та нөгөө нэг байж байгаа л угаасаа хоригдлоо өөрөө хийхэд болчин те компаниас өгдөг болчин. За тэгэл нэг мэдхэд та цалинд хүрсэн байж идэг, нэг мэдхэд дараагийнхаа цолыг авсан байж идэг. Энд чинь нөгөө нэг юм та нэг ийм гоо сайхны бараа авчаач, эсвэл нэг ийм одоо юу гэдэг чинь нарны тос авчаач ч гэдэг юм үү те. Ийм ямар нэгэн бараа бид нэр ерөөсөө зардаггүй байхгүй юу? Яг нөгөө нэг бидний бусдад өгж байгаа үнц юм гэх юм бол яг цаг хугацаагаа хэмнээ те тансаг тав тухтай аялыг амьдралын хэв маягаа одоо аяллаар ингээд дүүргийч гэдэг юм уу те ийм үнцнүүдийг бид нар өгж байгаа учраас хүссэн хүсээгүй хүмүүс маань ингээд одоо тань дээр ирээд багтж ороод гişүнчлэлтэй болоод ингээд хоригдлоо үүсгээд явд юм аа. Тэгэхээр ингээд нөгөө орлого ч ихсэн ингээд дагаад та авахгүй гэжсэн чинь нэг мэдээлэл ингээд цалин болоод ороод ирчдэг ийм цол мал ингээд нэгдээ явцдаг ийм одоо нөгөө нэг ийм прогресс байгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр нөгөө тэрийг бол манай клубийнхаа аюул сайн ингээд урайлдаг. За тэгээ клуб дотроо бид нараас ингээд Одука team гэдэг баг байгаа. За манай баг болохоор нэлээд өрмөц гэх юм аюул гоё тийм олон давуу талтай баг байдаг. Яг ингээд
би биш бид хамтдаа гэсэн урайтай манай одоко өөрөө энийг ингээд үсгээд брэнд болгоод явж байгаа гэх юм уу. Манай багт ороод ирсэн хүн бол ингээ хаягдаж гээгдээд орхидоод ингээ мэдээлэлээс хоцроод яваад байх тийм боломжгүй. Таныг урьсан хүн заавал тань мэдээлэлээр хангах ёстой, хамтдаа сурах ёстой. За аппликейшн ашиглаж сурах ёстой, аялаа хайна. За тэгээ бие дааж аялаж сурна. Эсвэл ингээ багаараа бөөндөө хамтдаа нэгээ дэмжиж явж болдог тийм. Хамтдаа аялж болдог. Эсвэл одоо ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгууллаа хин нэгэнд нь одоо ямар нэгэн компанитай хүн ч юм уу те үйл ажиллагаа эрхэлдэг хүн хэрэгтэй боллоо гэж бодоход хэвлэлийн компани хэрэгтэй боллоо ч юм уу. Гэх мэтээр ингээ нөгөө нэг хин юу хийж чадах вэ тэрүүгээрээ баг доторх гишүүдтэй тусалдаг нэгнийхээ борлуулалтыг дэмждэг ийм клуб гэсэн үг байхгүй. Тэгээ хамгийн гол нь бас хамтдаа сурч хөгждөг. Хувь хүний талдаа ч тэр те амьдралын хэв маяг талдаа ч тэр эрүүл байх дээрээ ч тэр аялах дээрээ ч тэр бид нар дандаа биеиндээ ингэж нөгөө нэг сайн зүйл рүү уруу татна гэж ярих нь дайшаач. Сайн зүйл рүү уриалдаг гэх юм уу? Тийм одоо давуу талтай клуб учраас дээрээс нь дандаа нөгөө юм залуучууд их хөвчлэн байдаг учраас юм vibe нэгтэй гоё клуб байдаг шүү. За тэгээд манай клубыг одоо сонгоод ороод ирэх юм бол тий гишүүн аялагч гишүүн байж болох юм байна. За мөн түнш гишүүн байж болох юм байна. Түнш гишүүн болчингууд орлого олж болох юм байна тий. За тэр хажууд нь байгаа зураг байна шүү дээ тий. Даваас өрөнгөө өвчсөн. За энэ болохоор сая 5 сард Монголын хамгийн анхны борд захирал болсон бүсгүй байгаа. За Монголд хамгийн олон одоо хүнийг инкрузест уриалсан, аялагч болгосон ийм мундаг ихж байгаа. За энэ хүн бол нөгөө борд гэдэг цолтой болсон. За борд цол нь болохоор манай клубийн хувьд айгүй том цолууд байхгүй. Айгүй том цол. Дэлхийд маш цөөхөн байдаг цол. Дэлхийд маш цөөхөн байдаг цол. За тэгээд мөн инкрузес одоо клубийн одоо бордд нь ороод ирчихэж байгаа, тузд нь ороод ирчихэж байгаа. Тэгээд монгол хүмүүсийнхээ эрх ашгийг тийм монгол хүмүүс юу хүсэж байгаа дуу хоолой хүргэх тийм эрхтэй болж байгаа гэсэн үг. Ер нь бол далайд гарцгүй монголчууд яаж аялаад байгаа вэ гэдгийг одоо дэлхийн нийтэд харуулж байгаа тийм одоо мундаг бүсгүй байхгүй. За тэгээд энэ хүн маань болохоор Одукаг одоо урайдтэй. Одукагийн Одукаг урьсан хүн гэсэн үг. Тэгээ ингээд надад хамааралтай хүмүүстэй хэлээд байгаа байхгүй. За ийм байх нэ. Тэгээд та бүхэн манай өөрсдөө шийдэн түнш байх уу, аялагч байх уу те. Эсвэл аялагч байж байгаа түнш болох уу энэ тэгээ та бүхэн манай өөрсдөө шийддэг шүү. Ямар ч байсан бид нар бол ингэ боломжуудыг энэ өөрсдийнхөө хэмжээнд танилцуулаад явдаг. Тэгээд хамтдаа сурч хөгждөг бүх юмыг нь зааж өгдөг. Тэгээ сураад авчих юм бол та хэд маань өөрсдөө ингээд бие дагаад аялаад явахын бүрэн боломжтой. За түнш аялагч сонирхож байгаа хүмүүст манай анхаарлаа хандуулаарай. Түрүүний нөгөө Одука захирал болон Даваас өрн захирлын талаар ярьсан шүү дээ. За тэг мөн одоо түнш аялагч болж байгаа хүмүүст бол орлогын ингээд олон төрлийн их усрыг одоо орлогынхаа их усруудыг нэмэгдүүлэх боломжтой. За мөн ямар цалин урамшуулах боломжтой юм бэ гэдгийг нь товчхон харуулах гэж байна. За тэр миний нөгөө нэг ингээд хязгааргүйгээр хуримтлалаа бүгднийг ашиглаад ингээд олон дахин аялаад явах хар карттай болно гэд ярьсан шүү дээ. За тэрийг бол би энэ сар хийх гээд ингээд ажиллаад явж байгаа. За тэр маань болохоор тэр хамгийн доор харагдаж байгаа ногоон тэмдэг ба шүү дээ. Маркетингийн захирал гэдэг цол байхгүй юу? За энэ цолыг авчих юм бол би тийм боломжтой болох юм аа. За энэ бол хүмүүст бол маш ойрхон байдаг боломж. За тэгээ өгж байгаа үн цэн нь болохоор үнэхээр одоо гайхалтай гэр бүлэрээ хязгааргүйгээр одоо үнгүүгээр тий аялна гэсэн. Тэгээ дээрэс нь компани танд нэмэлтээр цалин өгнө. За энэ дээр болохоор нэг тогтмол ойролцоогоор шүү. За тогтмол нэг сая 500 мянган төгрөгийн цалин авах боломжтой. Дээрээс нь та ингээд насан туршдаа үнгүү аялах юм хэрэгтэй болчихж байна гэсэн. За тэгээ ингээд дээшээ ингээд мэдээж хэрэг орлого нь өссөн, мэдээж хэрэг та ажилчтай ингээд хүмүүс урьжиж юутай таны цол ахин дээрээс нь цол ахихын хэрээр таны авдаг цалин урамшуулал бол ингээд хангалттай хэмжээнд өсөд явна гэсэн. За тэр хоёр ингээд улбар шараар ингээд дугуулсан байна шүү дээ. Тэр доорн дугуулсан улааныг дугуулсан байгаа даа. Энэ манай Одукагийн цал одоо зэрэг нь цол нь баггүй юу?
үндэсний захирал гэдэг цол. За тэгээд 1000 гаруй хүнтэй 1500 600 орчим хүнтэй болцсон байгаа. Манай багийн хувьд гэсэн Одока тимийн хувьд гэсэн үг. За тэгээд энэ олон хүнийг ингээд хуримтлалтай болгоод энэ олон хүнийг зааж чиглүүлээд 3 жилийн хугацаанд ингээд тасралтгүй сургалт хөгжлөөр хангаад ингээд явж байгаа. За тэрнийхээ одоо өгөөжийг манай Одока маань ингээд хүртээд явж байна гэсэн үг. За тэгээд тэр дээр нь байгаа ингээд дугуулсан биш үү те. Хоёр дээдлийнх нь улбар шараар дугуулсан нь болохоор төрөний даваа сүрэн захирал маань одоо яг энэ нийт цолнуудын энэ дээр нь явж байгаа гэсэн. Монголд бол цорын ганц хүн нь. За олон улсад бол мэдээж хэрэг цөөхөн байгаа 10 хэдхэн л байдаг гэсэн. Тэр хүмүүсийн нэг болсон гэсэн үг байхгүй. За ийм байж байна. За тэгээд энэ ажлыг хийхэд бол маш олон маш олон давуу талууд гарч ирдэг. Жишээлбэл одоо манай Одока маань одоо 3 дахь хүүхдээ хүлээгээд ингээд байж байгаа. За тэгэнгүүт компаниас яадаг вэ гэхээр тэгэхээр хөрхөн одоо Монгол ингээд байгууллагатай ажиллангууд ингээд декрет авахаар ингээд амралт өгдөө шүү дээ. Тэрэн шиг инкрузес маань 4 сарын амралт өгд. За чи ингээд тэг ажиллахгүйгээр сайхан амарчаад тэгээ буцаад ирээрээ гэ 4 сар яг энэ одоо байгаа цолон дээр нь хадгалаад тэгээд одоо жирэмсэн ээжүүдийг амраадаг гэсэн амирхөө өрхөн. Тэгэхээр нөгөө нэг юм цагт баригдахгүйгээр юм ажил хийх боломжтой болчихно гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь та ямар нэгэн ажил хийж байгаад тэр цэнхэр дээр очие гэж бодъё л да. За ахлах маркетингийн захирал гэдэг доороос 2 дахь цэнхэр дээр. Тэр болохоор ингээд сардаа нэг 6-аас 5-аас 7 саяын цалин авах боломжтой юм цолохгүй. Тэнгүүт энэ дээр ирсэн байгаа хүн бол нөгөө нэг Монголд давхар ажил хийх ямар ч одоо шаардлагагүйгээр сардаа за багадаа л 5 саяын цалин авчиж байгаа учраас сайхан өөрийнхөө эрх чөлөөгөөр ажиллах юм боломжтой гэсэн үг байхгүй. Цагт баригдахгүй, хэн нэгний төлөө ажиллахгүй, зөвхөн өөрийнхөө төлөө ажиллаад аялаад дээрэс нь үнэгүй аялна шүү дээ. Үнэгүй аялаад дээрэс нь одоо цалингаа аваад ингээд явах боломжтой гэсэн үг. Тэгэхээр нөгөө юм хүнд юм өөрийн гэсэн эрх чөлөөг олгодог бизнес болж таарчин гэсэн үг байхгүй. Тэгээ маш их үнцний өгдөг, дээрэс нь аялуулдаг хайртай дотны хүмүүстэйгээ аялна, найз нөхдөдтэйгээ аялна. Энэ бол ингээд нөгөө нэг одоо үгээр илэрхийлэх аргагүй гэх юм маш тийм гоё үнцнийг өгж байгаа хэлбэр л дээ. За ийм боломжуудыг бас та бүхэн маань алдахгүй аваад байж болно. За эсвэл зүгээр аялагч байж болно. Аялагч байлаа гэж танд одоо нөгөө нэг юм сул тал үүсчин гэсэн үг ерөөсөө биш. Та бол санхүүгийн хувьд маш юм ухаалгаар хуримтлалтайгаар дээрээс нь зорилготойгоор аяллаа хийхээр ингээд зорж гинэ гэсэн үг байхгүй. За энэ дээр бас нэг юм хэлэхэд нөгөө нэг монголчуудын хувьд визэнд орно гэдэг чинь бас нэг юм бас томоохон чаленжийн асуудал гэдэг шүү дээ. Жишээлбэл за яг Японы визэнд ч юм уу Солонгосын визэнд ч юм уу ингээд орчдөг. Гэтэл дараагийн даваанууд байдаг. Жишээ нь Америкийн виз, Шенгений виз, Австрали, Канада, гэлтэй Ирланд, Англи гээл зөндөө олон визэнд бид нэр орох шаардлага үүсдэг. Гэтэл бас яг нөгөө нэг аяллаа зорилгоо тодорхойлж чадаагүйгээс хамаарат одоо виз нь гарахгүй байх ч юм уу тийм асуудлууд гардаг. Гэтэл инкруз дээр бол бид нэр угаасаа л аялна гэдэг зорилготойгоор хадгаламж нээгээд хуримтлалаас аргалган хийгээд хариуцлагатайгаар явж байгаа учраас тэгээд дээрэс нь аяллаа сонгоч чинь за магадгүй заримдаа аяллаа захиалчаад визэндээ орж ийн, заримдаа аяллаа захиалахгүйгээр визэндээ орж ийн. Энийг бол нөгөө нэг инкруз ч өөр олон улсын компани болчихж байгаа учраас ингээд ямар ч орны визэнд орсон далайн аялал хийдэг инкрузийн гишүүн юм байна. Энэ угаасаа аялах гэж хуримтлалаа хийдэг хүн юм байна. Аяллаа зорилго нь тодорхой юм байна гэж таны визэн дээр одоо давуу тал үүсгдэг ийм бас боломж байдаг. Тэгэхээр энэ боломжуудыг бас харгалзаж үзээрэй. За тэгээд аялах гэж байгаа бол одоо аяллахын түүхийг илүү үүсгэж байгаа бол тийм инкрузийг сонгоорой. За аялагч гишүүн байгаарай. За мөн хэрвээ хүсэх юм бол бас орлоготой аялагч байгаарай гэж бас хэлмээр байна. За танилцуулга маань ингээд ерөөхдөө дуусаж байна. Та бүхэн маань асууж тодруулах зүйл байх юм бол хэлээрэй. Таныг урьсан хүндээ хандаарай.
За эсвэл бас нөгөө нэг Incruises Oduka team гэж байгаа. Эсвэл над руу холбогдож болно тийм мөнх заяа гэж байгаа надтай холбогдож болох юм байна. За ингээд танилцуулга дуусгая.